Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргье. За ихэнх оюутнууд сурагчдын хүсэлтийн дагуу компьютер дээр хэрхэн Anaconda Jupyter Notebook-ийг татах зааврыг та бүхэндээ хүргэхээр шийдлээ. За энэ заавар бол маш амархан. Бид нэр веб хүч дээрээ ороод шууд Anaconda гэж бичээд хайна. За ингээ хайнгууд биднэрт хайлтын дагуу anaconda.com гэсэн сайтын мэдээлэл гараад ирнэ. За энэ Anaconda Advanced AI with Open Source гэдэг энэ линкэн дээр дараад оронгууд ингээд anaconda.com сайт нэгдээ гараад ирнэ. За энэ дээрээс бид нэр параметр явахдаа pre-download төвчлөрийг дараад pre-download төвчлөр нь баруун дэд боломж байгаа. Дараа хуудас гарч ирнэ. Get started with Anaconda distribution гэсэн хуудас гарч ирэхэд энэ веб хуудсан дээрээс бид нар download now гэсэн төвчлөрийн доор нь get started returning users гэсэн хоёр төвчлөр байна. За тэгэхээр ихэнх сурагчид оюутнууд маань энэ get started гэдэг төвчлөрийг дараад одоо бүртгүүлээд татж аваад байгаа. За тэгж бүртгүүлэхгүйгээр маш хэлбэрээр татъя гэвэл энэ доор байгаа skip registration гэсэн төвчлөрийг дарна. Нэгэсэндээ бүртгэлийг алгасах гэдэг. За ингээ бүртгэлийг алгасах буюу skip registration төвчлөрийг дарахаар таны татаж авах үйлдвэрлэлийн системийн дагуу Windows, Mac, Linux гэсэн 3 сонголт гарч ирнэ. За ингээ Windows үйлдвэрлэлийн системдээ татсуулах бол Windows 64 bit graphical installer гэдгийг сонгоно. Харин Mac дээр суулгах бол 64 bit Apple Silicon graphical installer гэдгийг суулгана. За Linux дээр суулгахаар бол 64 bit X66 installer гэдгийг сонгож суулгана. За ингээд 64 bit Windows дээр суулгах байгаа хүмүүс 64 Windows 64 bit graphical installer гэдээ дарахаар татаж авах линк танд татагдчих гэж харагдана. За тэгээ параметртаа суулгана. Танд амжилт хүсье. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй.